За тэгэхээр өнөөдөр Тэмэн дээрээс наруу ойрхон одоо Тэмээчдийн 5 дахь цуглаа дундаа мэдгэн зохион байгуулагдаж байна. Энд бол Дорногов аймгийн зүгээс одоо яг ямар оролцоотой оролцож байгаа вэ? Энд эрэхтэй бас одоо онцлог одоо Тэмээнүүд ямар Тэмээнүүд дээр вэ? За Тэмэн дээрээс наран ойрхон энэ улсын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаад манай говийн бүсийн 4 аймаг дөрвөлээ Дундгой аймагтаа цугларч бас энэ бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд оролцож байна. Дундгой аймгийн хувьд Тэмээн боолоо, Тэмээний Атан Тэмээ болон Тормон Тэмээний уралдаанд хурдан Тэмээгээ бас авчрлаа. За дээрэс нь одоо Сайхан хос. За бусад одоо энэ өдөрдмжинд заасан тэр тэмцээний төрлүүдэд оролцохоор бид бас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй талаад одоо Тэмээтэйгээ ингэж ирсэн байна. Тэгээ энэ тэмцээн уралдаанд бас манай малчид Тэмээчд маань сайхан амжилттай оролцоод ингэ явж байна. Дорногов аймаг бас Тэмээнийхээ үржил шимэгтэй ашиг үйлдвэрийг бас авч чаддаг аймагуудын нэг яхаар говийн аймаг учраас тэгэхээр энэ жилийн хувьд одоо гарч байгаа одоо дэвшилтэлд одоо технологийн эмшин шийдэл бүтээгдэхүүн юу вэ? За энэ жил бас хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл нь өдрөөс өдөртөл бас ингээд ахаад байна шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний савлгаанууд стандарт эрүүл ахуйн шаардлагыг хангуулах асуудал төр манайхан нэлээд том агц гаргачих чадлаа. За энэ маань бас бүтээгдэхүүн өөрөө зах зээл дээр хөлөө олох доктортой байх ийм боломж өрдөж байна. За нийт говийнхаа хэмжээгээр бас манай аймагчин өмнө говь бол одоо улсад Тэмээн тодлогоогоор тэргүүлж байна. За ард нь бол манайх байж байна. Тэгэхээр энэ Тэмээн сүргийн ашиг шимийг яаж нэмэгдүүлэх вэ? Эндээс гарч байгаа бүтээгдэхүүнийг яаж сурчлах вэ гэдэг. Энэ дээр төвлөрж байгаа. Тэгээд Тэмээн сүүний ач тусыг бол өнөөдөр Монгол дээр бүгд одоо ойлгодог, мэддэг ийм болсон байна. Манай сайн шанд дээр одоо Тэмээний энэ сайхан фермүүд байгуулагдаад тогтмолынгийн хангаар явж байна. Бид нар ч нөгөө өвдийн хоол сүү хөтөлбөргөө хэрэгжүүлдэг. Тэгээд боловсролын сургуулийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүдэд бол энгийн сүү өгөх. Ингэснээр хүүхдүүдийн авч авбалцах амин дэмүүд нь авах ийм боломж өртүүлж байгаа. Өнгөрсөн жилийн үед Дорногов аймагт анхуйтайгаа одоо Тэмээний баярыг зохион байгуулсан. Тэмээний баярын зохион байгуулалтын үеэр олон нийтийн шүүмжлэлд авсан нэг асуудал гарсан шүү дээ. Тэмээний төлөөрийн шаардлага ингээд. Та энэ асуудал дээр өнөөдрийн хүртэл тайлбар хийв байгаа. За тухайн үед яг юу болов гэдгийг одоо өнөөдөр тэгээд бид өнгөрсөн жил Тэмээний баярыг улсын зөвлөгөөнийг анхудаа авсан. Ер нь бол манайх жил болгон Тэмээний баяр хийдэг. За энэ Тэмээний баярын үеэр манай энэ одоо Монголын тогооч хоол үйлдвэрлэлийн холбооныхон аймгийн холбооных ингээд залуучууд тэгээ өөрсдөө санаачлаад ингээд томоохон хэмжээний асар энтер бариад ингээд одоо бас хүнс үйлдвэрлэл энэ талаагаа сурчлах гэж одоо ийм алхам хийсэн юм байна лээ. Тэгээ бид одоо мэдээгүй байжтал ийм асуудал болсон. Тэгээ одоо энэ бол өнгөрөөд явцсан асуудал. Гэхдээ энэ хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа энэ одоо залуучууд бас ийм санаачлаг гаргаад ингээд явж байгаа. зөв ер нь өнөөдөр бас энэ хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний энэ хүмүүс ч гэсэн одоо бас энэ дээр нэлээ ач холбогдол өгөөд ингээд яваад байгаа шиг байна. Тийм юм болсон. Энэ жилийн хувьд Дорногов аймаг Тэмээний баярыг хизээ зохион байгуулахад төлөвлөж байна. За бид өхөн эх 7 хоногийн амралтын өдрүүд 1 сарын 31, 2 сарын 1 гэдэг энэ хоёр амралтын 2 өдөр аймагтаа бас Дэнис Түрх зам гэдэг нартайгаар Тэмээнийхээ одоо Тэмээчдийн баярыг ингээд тэмдэглэж, өв соёлоо сурталчлаж, аялал жуулчлал татах ийм арга хэмжээг бол зохион байгуулна. За 22 сарын 6-нд бол манай говийн бүсийн өмнө говь аймаг маань бол Тэмээнийхээ баярыг зохион байгуулна. Ингээд говийн бүсийн Тэмээ дагнан эрхэлдэг 3 аймаг маань ингээд хоорондоо 7 хоногийн зайтай Тэмээнийхээ баярыг ингээд өвлийн баяр аялал жуулчлалын ивэнтээ хийгээд дуусчих юм байна. Ийм баг. За